Орой мэнд хөргөөцөгчтэй MBC-ийн ус мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг хөргөхөд бэлэн боллоо. Мэдээллийн товчхонд анхаарал хандуулна. Хүүхдийн бие бэлтрийн хөгжлийн үнэлгээ зүрхний эмгэгийн илрүүлгийн арга зүйн сургалтыг зохион байгуулж байна. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Аймгийн хэмжээнд 45 мянган мал шүлхийгээр өвчлөөд байна. Майдар эргэх ёслол боллоо. Next Electronics хаврын хамгийн том хямдрал урамшуулалт давталтайгаа 96 цагийн турш зарлалаа. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарал хандуулна. Эхний мэдээ. Эрүүл мэндийн хөгжлийн 100 ассоциацийн хүүхдийн эмчнэрийн баг улсын 3 дугаар төв эмнэлэгтэй хамтран Увс аймагт сумын эрүүл мэндийн төв, Өрх эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулиудын эмчнэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмчнэрийг хамруулан 6 настай хүүхдийн бие бэлтрийн хөгжлийн үнэлгээ зүрхний эмгэгийн илрүүлгийн арга зүйн сургалтыг зохион байгуулж байна. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад жилбөр 6 нас хүрч сургуульд эцэлсэх үед нь тухайн насны бүх хүүхдийг эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулдаг байна. Ялангуяа зүрхний эмгэг, гажгийг эрт илрүүлэх үзлэгт хамруулан хяндаг тогтолцоог бүрдүүлжээ. Монгол улсын хувьд хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хавдар зүрх судасны өвчнийг бууруулах чиглэлээр олон жил үндэсний хөтөлбөр стратеги хэрэгжүүлж байгаач уг эмгэгүүд тэргүүлэх шалтгаан болсон хэвээр тасралтгүй өссөөр байгаа нь энэ байдалд анхаарах зайлшгүй шалтгаан болж байгаа юм. Иймээс эрүүл мэндийн хөгжлийн 100 ассоциац V-Care төслийг хэрэгжүүлж энэ хүрээнд хүүхдийн зүрхний эмгэгийн илрүүлгийг эхлүүлээд байна. Өнөөдөр ерөнхийдөө Увс аймагт бас хэд хэдэн зорилготойгоор ажиллаж байна л да. Бид хамгийн гол нь одоо энэ нийт ард иргэдэг урдсан сэргийлэх үзлэх, эрт илрүүлэх энэ тогтолцоог бүрдүүлэх маань одоо манай засгийн газрын өрөө хөтөлбөрт за ерөнхийлөгчийн өрөө хөтөлбөрт аль аль нь туссан ийм асуудал. Тэгэхээр цаашдаа энэ урдсан сэргийлэх жил бүрийг ард иргэдэг урдсан сэргийлэх үзлэгт хамруулахын тулд одоо тухайн нас онцлогт биеийн физиологт нь таарсан байдлаар урдсан сэргийлэх үзлэг үр дүнтэйгээр яаж зохион байгуулж болох вэ гэдгийг одоо бас зүйлийг харуулах цаашдаа зөв зохион байгуулах тал дээр нь одоо гарч ажиллах үүднээс өнөөдөр Увс аймгийн бас 6 настай хүүхдүүдийг зүрхний илрүүлэг үзлэгт бүгднийг хамруулж байгаа. Увс аймгийн бүх хүүхдүүдийг 6 настай хүүхдүүдийг ингээд цаашдаа бүгдийг нь одоо 10 настай хүүхдүүд ямар эрхтэн систем рүү чиглэсэн үзлэг хийж болох вэ? Одоо өндөр настай хүмүүст ямар эрхтэн систем рүү чиглэсэн үзлэгийг хийвэл бид нар илүү оновчтой, хөрөнгө бага зарсан, илүү өвчлөлийг эрт илрүүлсэн ийм тогтолцоо бүрдэж болох вэ гэдэг ажил маань ер нь эхэлж байна гэж ойлгож болно. За мөн одоо хэд хэдэн эмнэлгүүдийн багуудын ч маань ирж бас Увс аймгийн нийт ард иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж хамгийн гол нь энэ аймгийн нэгдсэн эмнэлгийн одоо боловсруучнуудыг чадахжуулах тал дээр нь онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Цаашдаа ер нь энэ аймагуудад яг тухайн амьдарж байгаа орон нутагтаа хэрхэн яаж тусламж үйлчилгээгээ авдаг болох вэ гэдэг ийм бодлогыг одоо бид нар бас одоо бүрдүүлэх үүднээс өнөөдөр ажиллаж байна. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт байна одоо эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг өргөнүүлэх мөн дээрээс нь одоо нэг төрөний хэлсэн ард иргэдийн урдсан сэргийлэх үзлэг чиглэлээр хамруулах энэ асуудлуудын одоо бас эхлэн зөв тавигдах үүднээс өнөөдөр энэ ажлууд маань бас хийгдэж явж байгаа. Увс аймгийн хувьд бол ер нь өвчлөл нэлээд бусад аймагтай харьцуулахад өндөр байгаад байдаг. Ялангуяа хоол боловсруулах зам, зүрх судасны өвчлөл, осол гэмтэл нэлээд өндөр байгаа. Энэ дотор хоол боловсруулах замын өвчлөл маань өндөр, хотоодны хавдар өвчлөл маань улсын дунджаас 2 дахин илүү өндөр байгаа. Тэгэхээр энэний бас учир шалтгаан хамгийн гол нь одоо бид нар зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр чиглэх биш. Хэрхэн яаж урдсан сэргийлэх вэ? Дээрээс нь өвчлөлийг үүсгэж байгаа шалтгааныг олж тогтоох, тэрийг арилгах. Ингэх юм бол бид нар маш их өндөр үр дүнд хүрнэ. Цаашдаа одоо ямар нэгэн өвчлөлгүй, өвчин эмгэггүй юм одоо үе гарч ирэх ийм боломж бүрднэ. Илүү энэ рүү чиглэсэн энэ бодлогын ажлуудыг ер нь хийх юм төлөвлөгөөтэй байна. Мөн улсын 3 дугаар төв эмнэлэг гэмтэл согос судлалын үндэсний төвийн эмчнэрийн баг Увс аймагт хамтран ажиллаж байна. Үүнээс гадна аймаг сумын хэмжээнд орчны бохирдлыг судлах зорилгоор End Safety Solution компани мөн Увс аймагт ажиллаж байна. Дараагийн мэдээ.
Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Үүнээс гадна төрийн албаны тусгай шалгалтын тов гарч 3 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд бүртгэл зохион байгуулалт гарвалжээ. Өнөөдөр буюу 2 дугаар сарын 17-ны өдөр төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхлэж байна. Ирэх сарын 19-ны хүртэл буюу 30 хоногийн турш үргэлжлэх бүртгэл сахимаар явагдах юм. Төрийн албаны ээлжид ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чамд баримтлан аймгийн салбар комисс олон нийтийн хяналт дор зохион байгуулах юм байна. Шалгалт 4 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр болжээ. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна. За ерөнхий шалгалтын бүртгэл маань 30 хоногийн хугацаатай буюу 3 дугаар сарын 19-ны өдрийн өглөөний орон нутгийн цагаар 8 цаг хүртэл одоо шалгалтын бүртгэл явагдана. За шалгалтанд бүртгүүлэх хүсэлтэй иргэд маань Монгол Улсын иргэн ерөнхий дээд боловсралтай за сэтгцийн өвчин нэмгээгүй гэсэн ийм үндсэн шаардлагыг хангасан иргэд маань ерөнхий шалгалтанд бүртгүүлэх хэрэгтэй байна. За ерөнхий шалгалтанд иргэд маань өөрсдөө цахимаар бүртгэл бол 100% цахимаар явагдаж байгаа. За төрийн албаны зөвлөлийн CSC.gov.cg гэсэн цахим сайт руу иргэн өөрөө хандаад регистрийн дугаараа хийгээд ингээд цахим бүртгэлээ хийнэ. За цахим бүртгэлээ хийхдээ тухайн одоо иргэний үнэмлэх дээд боловсролын гэрчилгээ, цэргийн алба хаасан үнэмлэх гэх зэрэг бүрдүүлэх баримтуудаа бүгдийг сканердаад PDF хэлбэрээр цахим системд оруулаад за ингэж одоо бүртгэлээ хийгднэ. За бүртгэлийн хураамж төлбөрийн хувьд ямар нэгэн байдлаар банкн дээр очихыг шаардлагагүй. Мөн одоо интернет банкныхаа QR кодыг уншуулад тэр цахим бүртгэлийнхаа одоо төлбөрийн хураамжийг төлөх боломжтой байгаамаа. Ингээд бүх үйл ажиллагаа маань цахимаар хийгднэ. За ингээд 3 сарын 19 хүртэл цахим бүртгэл хийгдэж дуусаад аймагт одоо хэдэн хүн иргэн бүртгүүлсэн байна гэдгээс нь хамаарат шалгалтынхаа хуваарийг зохион байгуулна. За ингээд шалгалтын хуваар гарсны дараа 4 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд хуваарийнхын дагуу одоо ерөнхий шалгалтыг авч эхлэх юм аа. За ерөнхий шалгалтанд одоо өөрснөө одоо ингэж бүртгүүлэх боломжгүй байгаа, бүртгүүлж чадахгүй байгаа иргэд маань төрийн үйлчилгээний нэгдсэн төв гэж байгаа. Тэн дээр очиод өгт үйлчилгээнийх нь ажилтнууд, операторын ажилтнууд байгаа. Тэр хүмүүсээс мэдээлэл аваад тэндээ бас одоо цахим бүртгэлээ хийх дэмжлэг, зөвлөгөө заавар аваад явжуулна. За мөн төрийн албаны салбар зөвлөлтөөр одоо аймгийн засаг даргын тамирын газрын 311 тоотод ирж бас заавар зөвлөгөө аваад бүртгэлээ хийлгэх боломжтой байгаамаа. Үүнээс гадна төрийн албаны тусгай шалгалтын тов зарлагдаж байна. Энэ удаад туслах болон дэс түшимлийн 52 орон донд сонгон шалгаруулалтыг зохион байгуулахар болжээ. Төрийн албаны тусгай шалгалтууд бас зарлагдаж байгаа. Энэ удаад туслах болон дэс түшимлийн нийт 52 оронтой зарлагдаж байна. Туслах түшимлийн 17, дэс түшимлийн 35 оронтой нийт зарлагдаж байна. За энэ шалгалтын маань бүртгэл 3 дугаар сарын 1, 2-ны өдөр явагдана. За 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хуваарийн дагуу одоо бүртгүүлсэн иргэдээс одоо сонгон шалгалтаа зохион байгуулнаа. За ингээд энэ ямар ажлын байран дээр шалгалт зарлагдаж байгаа вэ гэдгийг мөн төрийн албаны зөвлөлийн CSC.gov.cg-ийн сонгон шалгаруулалт хэсгийн сул оронтой гэсэн ийм цэцлээ ороод Увс аймгийн гэсэн тэр зарлагдсан 52 орон тонлоо ороод ямар орон тонууд байна вэ гэдгийг хараад яг одоо өөрийнх нь мэргэжил туршлага таарч байгаа энэ албан тушаалууд дээрээ бүртгэлээ хийлгэх юм боломжтой байгаа. За тусгай шалгалт гэдэг нь ерөнхий шалгалтын нөөцөнд бүртгэлтэй иргэд маань одоо энэ тусгай шалгалт өгөх эрх үүсэж байгаа. Энэ тусгай шалгалт гэдэг бол яг тухайлан нэрчилж заасан ажлын байран дээр өгч байгаа энэ сонгон шалгалтыг хэлээд байгаамаа. Тэгэхээр энэ шалгалтандаа өөрсдөө зартаан танилцаад хаана яг ямар ажлын байран дээр орох вэ гэдгээ өөрснөөс шаардлагыг харж байгаа зөв бүртгүүлэх юм шаардлагатай байгаа. За тусгай шалгалтын мэдээллийг төрийн албаны салбар зөвлөлийн 70 47 37 гэсэн утаснаас бас дэлгэрэнгүй мэдээллийг аваад бүртгүүлэх боломжтой байгаа. Иргэд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах төрийн албаны зарчмыг хэрэгжүүлэх бололцоог илүү бүрдүүлэх, олон нийтийн оролцоог шалгалтын үйл явцад идэвхжүүлэх зэрэг багц асуудлыг судлан хэрэгжүүлж төрийн жинхэнэ албаны шалгалтын шинтгэлийг цаашид улам эрчимжүүлэхээр болсон байна. Шалгалтын босгоо нь авч чадаагүй иргэдэд дараагийн шалгалтад бэлтгэл хангах, амжилттай оролцох цаг хугацааны боломж олгох асуудлыг ч бас авч үзжээ.
Авилгатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний алба 2 дугаар сарын 7-оос 11-ний өдрүүдэд иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн 66 гомдол, 66 нь өргөдөл гомдлыг хүлээн авч харьяалах чигүүргийн нэгжид хүргэлсэн байна. Хүлээн авсан өргөдөл гомдол мэдээллийн 52 нь авилгын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдаа авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байжээ. Харин өнгөрсөн 7 хоногт авилгыг мэдээлэх 110 тусгай дугаараар 280 дуудлага хүлээн авчээ. Тусалбал монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй соёлдоо нийцсэн соён гэгэрүүлэх үйл ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлох судалгааны ажлын хүрээнд авилгын хэргийг шийдвэрлсэн шүүхийн шийдвэр болон авилгын хэрэгтэй холбогдож шүүхийн гэмбруутай тогтоогдсон ял эдэлж байгаа хүмүүсийн зарим тоон мэдээлэлд түн шинжилгээ хийсэн байна. Мөн төрийн 12 байгууллагад авилгын эрсдлийн үнэлгээ хийхээр бэлтгэл ажлыг хангажээ. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 874 иргэн коронавирусын халдвараар өвчлсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 460,242 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар өгөөд 464 нь Улаанбаатар хотод бол 410 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өгөвч нь улмаас 41-ээс 80 насны 3 иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2080 хүн эндээд байна. Талигачдын гэр бүл төрөл төрөсөд эмгэгдэл илэрхийлэм. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5937 иргэн эмнэлэгт хэвтэ эмчилүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн ондчтой 19577 хүн өрхийн эмчийн хяналтад ор гэрээр эмчилүүлж байгаа юм. Эмнэлэгт хэвтэ эмчилүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 1681, хүн дэвтэр 3685, хүнд 512, маш хүнд 45 хүн байна. Бээжин 2022 өвлийн паралимпийн наадам 3 дугаар сарын 14-нд болно. Тус наадамд манай улсын 3 тамирчнаа илгээхээр болжээ. Тодорхойлбол гүйлтийн цааны төрөлд Ганболд, Дашторжийн паралимпийн наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажсан юм. Ингэснээр Ганболд, Дашторж нар Бээжин 2022 өвлийн олимпийн наадмын гүйлтийн цааны холын зайн 20 км, дундын зайн 10 км спринт гараанд оролдоно. Тэд гүйлтийн цааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 дэлхийн цомд 3 удаа оролцож дээрх дармативыг биелүүлсэн байна. Дашторж паралимпийн наадамд анх удаага оролцох гэж байгаа нь энэ бол харин Ганболдын хувьд Сочи 2014, Пхенчхан 2018 оролцож Бээжин 2022 гээд 3 дахь паралимпийн наадамд өрсөлдөх гэж байна. Монголын гүйлтийн цааны паралимпийн эрх авсан баг тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Даштонд удирдан бэлтгэл сургалтыг хангаж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн хүрэлцэх өнөөдөр илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдаж байгаа эхний 428 хүүхдийг хүлээн авч уулзсан захиад даалгаврыг өглөө. Бүх хөтөлбөр нь сум хороо бүрийн шилдэг хүүхдийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг ихтэй сургуульд суралцах болцлыг хангахад нь бэлтгэж, тэтгэлэг олгож, төгсөөд ирэхэд нь орон нутагт нь томилон ажиллах зорилготой юм. Ерөнхийлөгч захиад даалгавар өгөх үеэр хөтөлбөртөө шалгарсан хүүхдүүдийн сэтгэлдлийг сонслоо. Авилгатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрах албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө оруулалтын мэдүүлгийг шинжилэн гаргуулах ажлыг зохион байгуулж дууслаа. Улсын хэмжээнд нийтдээ 47553 мэдүүлэг гаргаж бүртгэгдснээс хуулийн хугацаанд 100% гаргасан байна. Энэ жилийн мэдүүлгийг бүрдүүлэлтийн хувьд мэдүүлэг гаргагчийн тоо нэмэгдсэн нь 2021 оны сүүлчээр эдийн засгийн хөгжлийн яам, захин хөгжил харилцаа холбооны яам, шүүхийн сахилгын хороо боловсролын ерөнхий газар, үндэсний итгэмжлэлийн төв зэрэг байгууллага шинээр үүсэн байгуулагдсан зэрэгтэй холбоотой юм. Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө оруулалтын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж байгаа нь албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт ёс зүй сахилга хариуцлага дээшилж байгааг илтгэж байна гэж авилгатай тэмцэх газраас мэдээллээ. ABC News мэдээллийн хөтөлбөр тодруулга булангаар үргэлжилж байна. Аймгийн мал эмнэлгийн газраас шүлгийн өвчний нөхцөл байдлын талаар тодрууллаа. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн 11 сумын 21 багт шүлгийн өвчний тохиолдол бүртгэгдэж, өвчлөл бүртгэгдснээс хойш нийтдээ 45,000 мал
халдвар аваад байна. Малгайтай гоц халдварт шүлхүү хүчний тархалт бол 11 сумын 21 багийг одоо хамраад байна. За он гарснаар бол шинээр одоо 3 суманд халдвар бүртгэгдээд байна. За 100% ТЭС наран болгох сумдад одоо хүчний халдвар бүртгэгдсэн. Ийм дүн мэдээтэй байна. За шүлхүү хүчний дэгдэлт одоо эхэлснээс хойш цаг хугацаанд бол аймгийн хэмжээнд 45 мянган мал одоо шүлхүү хүчнээр өвчлсөн. За энэс бол одоо хогийн байдлаар бол нэг 40 гаруй мянган мал бол ерөнхийдөө шинж тэмдэг нарилаад эдгэрэлтийн шатанд орсон гэсэн юм дүн мэдээтэй байна. За шүлхүү хүчний урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг бол одоогийн байдлаар нэг 487 орчим мянган малд хийсэн байна. За одоо цаашдаа бол одоо шүлхүү хүчний вакцинжуулалтыг бол тодорхой хэмжээгээр зөвхөн одоо дэгдэж байгаа бүс нутгуудад за мөн цаашлаад шүлхүү хүчний илүүтэй метрийг одоо хөр сүргийг дархлаажуулах ажлууд явагдах ийм төлөвтэй байна. За шүлхүү хүчний дэгдэлтийн хувьд бол одоо бүх төрлийн замаар одоо халдвар дамжиж байгаа. За энэ байдлаасаа үүдэлтэйгээр одоо саяны одоо цагаан сар шинэ жил тэмдэглэх одоо баяр ёслолттой холбогдох энэ дэгдэлтүүд бас зарим бус нутгуудад одоо өсрөглөн тархлаа. За энэ дэгдэлтүүд маань цаашдаа бол одоо ингээд хаваржилтын нүүдэл суудалд одоо суудлын замыг одоо дагаж гарч байгаа. За хаваржилтын бүс рүү нүүж ирэх одоо малчит дотор гарч байгаа учраас одоо хаваржилтын бүс нутгуудад бол халдвар одоо тарах эрсдлүүдийг үүсгэж байна. Тийм учраас одоо малчид маань энэ халдвараа цааш нь тараахгүй шинээр одоо голомт үүсэхгүй тал дээр одоо хөл хөдөлгөөнөө хорих одоо мал амтны шилжилт хөдөлгөөн хийх мал ахгаа одоо адуул сайн маллах тэр хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгууд болоод хязгаарлалтын бүс тогтоосон нутгуудад одоо шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглох шаардлагатай байна. Дараа дэргэд байна одоо хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгууд одоо бүсүүдэд одоо тогтоосон хэдий ч одоо хяналтын постуудыг одоо тойрч зүхтаах байдлаар ингээд халдварыг цааш нь дамжих эрсдлүүд нэлээд гарч байна. За хэрвээ одоо ингээд халдвар тагааж байгаа юм нөхцөл бол бас хуулийн хариуцлага хүлээх юм заалтуудтай байдаг учраас бас тэр хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд одоо аль болох одоо шилжилт хөдөлгөөнийг хийхгүй байх, халдварыг тархахгүй байх юм арга хэмжээнүүдийг одоо дор бүрнээ авч ажиллавал одоо халдвар төвчин маань бас тодорхой хугацаанд одоо ингээд дарагдах боломжтой байгаа. Одоогийн байдлаар бол одоо ТЭС сумын одоо 10 дугаар баг, одоо 100 сумын тохой баг, наран булг сумын одоо алдар багуудад хамгийн сүүлийн тохиолдлууд бүртгэгдсэн. За мөн идэвхтэй байгаа голомтууд гэх юм бол малчин сум, хяргас сумын одоо голомт, цагаан ярхан сумын голомтууд бол одоо идэвхтэй голомтынхаа гадна захаар одоо өвчлөн шинээр бүртгэгдэх байдлаар ингээд явж байна. Тийм учраас одоо ингээд хаврын нүүдэл эхэлж байгаатай холбоотойгоор тухайн бүсний одоо голомт өвчлсөн бүс нутгийн айлууд бол айл болох одоо нүүдэл судлаа зөв зохицуулах. За эрүүл үсийн айлууд бол зөвхөн эрүүл үстэй очиж шаварчих ажлуудыг авч захтаа мал төлөлтөд анхаарах. За өвчлсөн нэгэнд одоо өвчлсөн айлууд бол одоо айл болох тэр эрүүл үсийн айлуудтай холилдохгүйгээр одоо аваржилтын ажлуудаа аваржилтын одоо бүр хугацаа зохицуулж буух гэсэн ийм ажлуудыг одоо сум орон нутгийн түвшинд одоо зохион байгуулах үүрэг шийдлүүдийг өгөөд ажиллаж байгаа. За мөн одоо шүлхүү хүчний дэгдэлт өвдөлттэй байгаатай бол одоо мал төлөлтийн төлөлтөөр бас хүндрэл учирч байна. Зарим одоо төл өгч хорогдох ийм тохиолдлууд бүртгэгдэж байна. За өвчтөе эхээс шүлхийн халдвар аваад одоо өвдсөн эхээс бол төрж байгаа төл бол өөх эрсдэл өндөр байна. Яагаад гэвэл одоо эхээсээ төрөөд эхийнхээ одоо анхны одоо ураг сүгэ өгөхдөө халдвартаас өгч байгаа учраас одоо зүрх судасны дутагт өгч хорогдож байна. Тийм учраас малчид маань аль болох одоо төлж байгаа малаа одоо мал төлөлт эхэлж байгаа учраас одоо тэр халдварыг хотонд авчихгүй байх тал дээр маш одоо анхаарал сэрэмжтэй байж одоо хөл хөдөлгөөний хороод одоо тэр халдварыг намжтал одоо 24 28 цаашлаад 42 хоног одоо дэглэмийн баримтлах юм шаардлагатай байна. Хаваржилт эхлээд за дээрээс нь одоо ойрд цочор хөвтөрсөнтэй холбоотойгоор одоо өвчний шалтгаанаас одоо үүдэлтэй
өхлүүд бас гарч байна. Тодорхой хэмжээгээр. За одоогийн байдлаар бол нэг 50 орчим мал одоо хүчний шинж одоо эрхлэгээ хүчний шинж тэмдэг үзүүлээд за ингээд хоёр дахь шалдвар байгалийн цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр ингээд хүч хоригдсон гэсэн мэдээлэл байна. За яг шүлхээ хүчний өвчтөе ихэс төрсөн одоо төл хоригдсон мэдээ бол одоогийн байдлаар бол 7 тугал бол хоригдсон гэсэн мэдээ өгсөн байна. За тэгээд цаашлаад бол одоо яг одоо мал төлөлтийн ажил маань одоо 2 сарын 20-наас эд явагдах баг. За энэ хугацаанд бол одоо гарсан одоо өвчтөөхөөс гарсан төл бас нэлээдгүй хорогдох юм төл харагдчих. Тийм учраас малчид маань аль болох одоо халдвар хамгааллынхаа дэглэм сайн барих, хашаа хорогоо одоо хариуцах шалдваргүй төлөх ажлуудыг хийх ёстой. За тэр өвчтөе мал амтнаа одоо тусгаарлах. Тэгээд өвдсөн мал амтнаа одоо тэр халдварыг дарангуулах одоо шинж тэмдгийн эмчилгээнүүд за мөн тэр өвчлсөн одоо малын ялгаруулж байгаа одоо шүүлс за мөн тэр ялгаруулж байгаа одоо ялгцуудыг ариутгах шалдваргуудах цэвэрлэх ажлуудыг одоо дор бүрнээ хийж явах хэрэгтэй. Тэгжээж одоо үндсэн сүргээ одоо эрүүл байлгах. За гарч байгаа төлөө эрүүл байлгах ийм арга хэмжээний ажлууд болох юм. За тэр ариутгал халдваргүйтгэл ажлыг бол малчид одоо дор бүрнээ хотондоо байгаа гарын дорх материалуудаар бас хийх боломжтой. За хашаа хорондоо утаа даргалах хөрзөн хомоолоор утаа маш сайн тавих. За өдөрт 2-3 удаа утаа тавих. Өтгөө уцаа байнга эргүүлсэн ирүүлэх. За өвчлсөн малуудаа бол тусданд ашаалаа тусданд дэжигээд тэн дээр одоо тусданд ариутгал халдваргүйтгэлийн ажлуудаа өөрсдөө ингээд сумдынхаа одоо малын эмчнэр өгсөн зөвлөгөө зааврынхаа дагуу ингээд хийгээд явах юм бол бас бүх сүргээ өвдөхгүйгээр зөвхөн тодорхой дооныхоо 10-аас 20 мал өвдүүлээд өвчлүүлээд одоо энэ өвчнийг одоо дараад авч байгаач айл өрхүүд байна, баг хорон сумдууд байна. Тийм учраас нэг л өвдсөн одоо малчид манд нэг л өвдсөн бол одоо бүгдэн дээрээ өвддөг инлээ гэдэг одоо зөнд нь хаяад орхичж байна. Тэгэхээр одоо нийт үндсэн сүрэг маань тэр чигээрээ ингээд маш удаан хугацаагаар халдварлаж өвдөх ийм эрсдлүүд гарч байгаа. Тийм учраас одоо тэр анхны шинж тэмдэг илэрсэн малыг бол маш хурдан шуурхаа тусгаарлах ийм ажлууд хийх зохион байгуулалт одоо энэ өвчнийг дарж устгахад бас төхөн болох байгаа. Дараагийн мэдээ. Увс аймгийн Төвөт Ичи арвжаалан хийдээс хаврын тэргүүн сарын шиний 16-ны бэлэгцэн өдрийг тохиолдуулна. Майдар эргэх их ёслолыг үлдлээ. Энэ хүрээнд Увс аймгийн сүсэгтэн олон хурал номонд даган бисэж их ёслолд оролцлоо. Майдар эргэх ёслол нь майдар бурхан заларч их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлэгдэж ивэлээ хайрлаж байгааг харуулсан шашны зануул гэж Дэчи арвжаалын хийдийн Ловн Ламбат эрдэнэ учрлаж байна. Монгол оронд бурхны шашин 3 таа дэлгэрсэн цаг үеэс дээдийн номын ариун дууд уурсаж соён гэгэрэх ариусах дэлгэрхийн сайн мөртө хүмүүнлэг энергиг дэвтээж ирээдүйн сайн сайханд зоригдсон бурхан шашны зан үйлүүд олноор уламжлагдсан ирсний нэг нь майдар эргэх ёс юм. За нийт үзэгчдийнхаа энэ өдрийн амгалан айлтгая. Хаврын тэргүүн сарын шинийн 16 буюу одоо майдрын 16 гэж монголчууд дээр үеэс одоо ингэж одоо хэлж заншсан энэ одоо бэлэг сайн өдөр Увс аймгийн Улаан гом сумын одоо Дэчи арвжаалан хийд майдрын эргэх одоо ийм номын ёслол одоо эхлэх гэж байна. Тэгээд ер нь бол одоо энэ эртээр үеэс Монгол бурхан шашин дэлгэрсэн цагаас одоо сүм хийдүүд хурал ном хурж эхэлсэн цагаас эхлэн одоо энэ майдрын 16-ныг монголчууд тэр тусмаа бурхан шашинтай одоо хүмүүс их одоо ач холбогдол өгч энэ майдрын 16-ны дотор засал номоо уншуулдаг, альва одоо буйны үйлд шамддаг. За талигачтай майны ёроол уншуулдаг, өөрсдөө майн мэгзэм уншуулж энэ жилийнхаа одоо сайн сайхан байх, энэ жилийнхаа одоо ажил үйлсийг бурхан шүтэндээ даатгах, өөрсдийнхөө одоо явдал мөрийг одоо цэгэнж дүгндэг ийм одоо уламжлалтай, ийм одоо уламжлалын одоо таслалгүйгээр одоо ингэж явж ирсэн ийм уламжлалтай ард түмэн. Тэгэхээр одоо энэ уламжлалын дагуу Улаан гом сумын одоо Дэчи арвжаалан хийд маань одоо майдрын 16-ны хурлаа хураад за одоо ингээд майдар эргэх одоо энэ ёслол
ингээд эхэлж байна. Тэгээд энэ ёслолд одоо нийт Улан гом сумын сүсгтэн олон одоо сүсэг бишрэлтэй ахмад буурлууд за ард иргэд маш ихээр хөрөлдсөн ирсэн байна. Тэгэхээр ер нь бол энэ өдрийг майдар одоо ирэх хуралд одоо даган баясаж даган баяснараа энэ жилийнхаа сайн сайхан зүйлийг ингэж даатгадаг нас барсан хүмүүсийнхаа хойтын буянд зориулж маань мэгзэм айлтгадаг ийм одоо уламжлалтай. За мөн одоо энэ майдрын 16-ны хуралыг хуулж майдрын ирэх одоо энэ ёслолд оролцож залбирч одоо сүжгэлснээр хүн дараа одоо бурхан багшийн дараа замбуу твд майдар бурхан заларч одоо ном айлдаж нийт одоо замбуу твийн амьтдыг одоо номын аршаанаар тэтгэх ийм одоо ёроолтой байдаг. Тэгэхээр майдар ирэх ёслолд оролцсноор майдар бурхан замбуу тв залрах тэр үед одоо майдар бурханаас ном сонсож хурдан одоо бурхны хутгийг олох тэр одоо зам морд орох ийм одоо ёроолыг тавих ийм учиртай байдаг. Тэгэхээр нийт одоо сүсгтэн ард иргэжсэн одоо энэ ёроолыг энэ өдрөө тавьбал одоо бас маш их одоо энгийн үе тавьснаас илүү ийм хүчтэй ёроол болж өгдөө гэдэг. За тэгэхээр та бүхэн минь одоо ингээд майдрын хуралдаа сайхан оролцож энэ өдрийг одоо буян номоор өөрсдийгөө одоо цэнгүүлж ингэж одоо байхын ёроолыг өргөе. Энэ өдөр буян ном хийлгэх ёроол авахулахад 4 жив 8 түм буян ном хийлгэсэн мэт. Буян хишиг дэлгэрч энэхүү ёслолд оролцсон хүн бүр тухайн жилдээ аз хямртай өвчин зовлонгүй ажил үс өөдрөг бүтэмжтэй гэж номлосон байдаг байна. ABC News мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээгээр үргэлжилж байна. Next Electronics хаврын хамгийн том хямдрал урамшуулалтай худалдаагаа зарлаж байна. 4 өдрийн туршид бүх төрлийн цахилгаан бараагаа 50 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдаалах харуулжээ. Next Electronics-ийн Увс аймаг дахь салбарт онцгой хямдрал урамшуулалтай худалдаа өнөөдөр буюу 2 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд Аз болон Европ брендийн бүх төрлийн цахилгаан бараанууд, хөргөгч угаалгын машин, гар утас гэх мэт бараанууд 50 хүртэл хувийн хямдралтай үнээр худалдаалагдах харуулжээ. За Next Electronics-ийн хаврын хамгийн том хямдрал болох 96 цагийн супер сейлийг ердөө 4 хоногийн хугацаанд 2 дугаар сарын 17-ноос 2 дугаар сарын 20-ны хооронд зарласан байна. Энэ хугацаанд дэлхийн тэргүүлэгч брендийн бүх төрлийн цахилгаан барааг 50 хүртэлх хувийн хямдралтаар худалдаах боломжийг Next-ийн улс салбарын хамт олон улсчуудад зөвлөлд нь олгож байна. За энэ хугацаанд та бүхэн бүх банкны лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтой нөмөр банк ус санхүүгийн байгууллагын зээлийн үйлчилгээг газар дээрээс авах боломжтой байгаа. За мөн бүх төрлийн цахилгаан зуух болон хөргөгчний Монгол дахь хамгийн доод үнийг зөвхөн энэ 4 хоногийн хугацаанд Next Electronics хамгийн доод үнийг тогтоогоод байна. Тэгээ улсчууд та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.